шүтээсийг яаж 4-0 голчтой төгсвөө. Олон хоног нойр банлаа. Тэгэл давцлаа да. Гадагшааж явж чадахгүй, яашааж явж чадахгүй бүтэн жилийн чөлөө авах асуудал маш их гарч байна л да. Түүтэйгээ хуушур идэх чинь. За сайн байцгаана уу. За яг одоо би миний VIP дүү бас одоо амьдралын хайртай дүү Батхаантайгаа хамтдаа би энэ бичлэгийг хийж байна. Учир нь юу вэ гэхээр манай дүү Монгол Улсын ерөнхийлөгчийн нивэлдээр хэрэгжиж байсан. Бүхэл бүтэн үндэсний хэмжээний VIP студент хөтөлбөрийн level 2, level 3 гэх мэтлэн IELTS-ийн түвшин хүртэлх хичээлийг бол ингээд ордог. Ингээд дүү маань дипломын одоо хамгаалалтаа бас давхар хийчээд надад дүнгээ танилцуулсан. За ингээд сэтгэл хөөрөөд баярлалаа гэдэг шиг дүүгээ диплом одоо голчийн дүн нь 4-0 голчтой шинжлэх ухааны технологийн сургуулийг IT-ийн чиглэлээр өгдөө програм хангамжийн чиглэлээр төгссөнд нь бас баярлалаа. Олон залуучуудыг бас эндээс одоо үлгэрч дөөрөл аваасаа гэсэндээ бас энэ бичлэгийг хийж байна. За ингээд 4-0 голч бол боломжгүй мэт юм шиг бас энэ хүмүүс бас ярьдаг. За миний хувьд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургууль одоо өнөөдөр бол бизнесийн сургууль болсон. Мөсийн эдийн засгийг 4-0 голчтой онц дүнтэй төгсөж байсан. За мөн бас худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн тухайн үед чинь 3.8 голчтой ингээд 2 сургууль нэгэн зэрэг онц дүнтэй төгсөж байсан. За хүн хичээвэл өөрөө бол болдог. Тэгэхээр шүтээсийг яаж 4-0 голчтой төгсвөө. Хүнд байв уу? Хажуугаар махан баахан ажил даалгацсан. Гайгүй юу? Ер нь нэлээ ачаалттай олон хоног нойр банлаа. Тэгэл давцлаа да. Болцдог юм байна. За маш сайхан даа. Тэгээ шүтээсийг програм хангамж гэрч одоо чи яг цаашид юу хийх гэсэн юм бэ? Хүмүүс энэ IT-гаар сурна, програм хангамжаар сурна гэсэн үг маш олон болсон. Тэгэхээр энэний яг давуу тал нь юу юм бэ? Танаа мэргэжлээ. Ер нь програм хангамж хамгийн хүрэх боломжтой мэргэжил. Сайт, аппликейшн, тоглоом хийж болно, AI хөгжүүлж болно, төрөл төрлөө хийж болно. Би одоо үсэх юм бол эмчийн чиглэлээр явсан ч болно ерөөдөө. Эмч тэгээд эмчийн одоо эмнэлгийн сар програм хангамжийг хийж бас ажилласан ч болно. Ер нь хамгийн хүрэх боломжтой мэргэжил гэж үзэж байгаа. Монгол Улсын төвшөнд энэ програм хангамжийн чиглэлээр одоо сууж байгаа оюутнуудын чадвар дэлхийн хэмжээтэй яг адилхан байж чадах уу юм боловсроод гарч байгаа оюутнууд. За одоо ерөөдөө програм хангамж хөгжиж явж байгаа. Тэгээд ерөөдөө удахгүй хэдэн жилийн дараа гэхэд гадаадынхны хэмжээнд нь бол хүрнэ гэж үзэж байгаа. Одоогонд бол арай хангалттай биш гэж би бол боддог. Одоо маш олон залуучууд IT програм хангамжаар гадагшаа сурна гэж боддог шүү дээ. Тэгэхээр гадагшаа энтэх рүү их яваад байна. Тэгэхээр яг нэг зардлаа хийнээд 2 цаг хугацаа байдаг ч юм уу те. Ингээд ер нь нөхөр бүх талаас нь одоо сайн сургалт програм хангамж IT-гаар харыг хаашаа явах. За Хятад, Энэтхэг, Япон ер нь бол яг AI чиглэлээр хамгийн алдартай улсууд байгаа. Тэгээд тэдгэрлүүл явуул хамгийн тохиромжтой гэж үзэж байна. Тийм ба. За чиний дараагийн төлөвлөгөө юу вэ? Англи хэлэндээ супер байгаад байдаг. Их сургуулийн онц дүнтэй 4-0 голчтой төгсчээд байдаг. Одоо шууд мастер гадаад хийх үгүй юу? Олон сонголт л. Одоо би нэг юм 2 жил ажлын туршлага хөрөнгөлүүлж байгаа. Гадаадд магистраар сурт юм гэж бас тийм бодол байгаад байна. За. Миний зүгээс ч гэсэн чамд өгөх зөвлөгөө ер нь их сургуулаа Монголдо дотооддоо төгсвөл их зүгээр гэж ахын чамайг 12 дугаар анги төгсөж байгаад бас тэгж зөвлөж байсан тийм. Тэгээд дотооддоо ажлын туршлага бас нэг 2 жил бас нэг хийгээд хамт олонтой болоод ажил гэж ийм байна гэдгийг ойлгочоод гадагшаа магистраа хийвэл зүгээр юм болов уу гэж би л худалдаа тэгж боддгийн. Тэгэхээр ахын ч гэсэн бас дүүдээ бас тэгж зөвлөж чинь чиний санааг дэмжиж чинь. За одоо харин мянган шавьтай. За ингээд VIP нар хичээл ингээд орж ин тэр үндсэн яг докторга хамгаалтыг хийхэд хүнд байв уу? Хажуугаар нь ажил хийх хэцүү байв уу? Баглаар амгаалтай. Нэлийн хүнд байсан ч гэсэн одоо ерөнхийдөө сурагчтайгаа урмыг хуулахгүй. За тэгээд манай олон шавнар маань одоо надаас үлгэр жишээ авч байгаа гэж бодоод тэрнээс одоо урам аваад хичээгээл одоо ер нь төгсчүүл болно доо гэж явсаар байгаа л тэгэл юм их төгсчдөг юм байна. Харин тийм. Нэг зүйлээр хоёлаа яриагаад босгоё. 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдийн бараг дийлэнх нь шууд ээш өгөхгүйгээр гадагшаа шууд явнаа гэж боддог хүүхдүүд их олон болсон байна. Гэвч бодит байдал дээр энэ фейлдээд
гадагшааж явж чадахгүй, ийшээж явж чадаагүй бүтэн жилийн чөлөө авах асуудал маш их гарч ийн л да. Тэгэхээр 12 дугаар анги төгсөж байгаа хүүхд заавал ийшээ хүн зөв үү? Ер нь гадагшаагаа явах нь магадлал нь чиний найзууд дотор хэр их олон байсан бэ? Чи юу гэж зөвлөх вэ? За манай найзууд дундаас гэвэл гадаад явсан гэвэл 40% магадaltaй гэж үзэж байна. Тэгээд хэдийгээр гадаад явахаар батны төлөвлөсөн байсан ч гэсэн дандаа Б төлөвлөгөө, В төлөвлөгөө гаргаж ивэл зүгээр. Ер нь бол гадаад явах боломжгүй болчихвол Е-шийн оноогоор бас Монголдо сурах болцоотой. За тэгээ өөрөө төвшин тодорхойлж агаад ер нь бол би одоо байгаа төвшин дээр гадаад явж чадах уу? Гадаадд би одоо бие дагаад авчиж чадах уу гэдгээ бас өөргөө дүгнээд хэрэг чадхааргүй бол Монголдо одоо тэр чадруудаа хөндлүүлээд тэгээд чадраа эзэмшээд гадаад явал зүгээр гэж би зөвлөнө. За дүүдээ ирээдүйн амьдралд нь бас амжилт хүсье. Амьдрал тавтай морил дөрөв нь болчтой мундаг байна. Дүүгээрээ бахархаж чинь. Ингээд бид хоёр бидний бас ингээд хичээлээ хажуугаар, ажлаа хажуугаар хаяа нэг уулзахаараа хэлдэг. Өгөөж гээ цайны газар орж ирсэн. Дүүтэйгээ хуушур идэх чинь. Учир нь би яг одоогоос 2008 онд ахын их сургуулаад төгсөөд тэгээд онц түнтэй төгссөнийхөө дараа диплома 4 нь болчтой диплом авчаад энэ цайны газар орж ирж хуушур идчихсэн. Тэгэхээр дүүдээ ч гэсэн бас яг энэ цайны газар өгөөж хуушураар байлж чинь. За амжилт хүсье. Дүү маань мундаг байлаа. За танд ч гэсэн амжилт хүсье. Баяр таа.